хатуу төлөгчийг яаж олон Нэг, хоёр, гурав. Би танд итгэж байна. Үнэхээр. За үг гэлээ. Сүхбаатарын Эрдэнэ нут гишүүн асуудсан. За энэ татрын татрууд өөрөө албаны дахин хөрвүүлэх гол зорилготой байдаг. Юу бол одоо өөрөө Имээ өгнэ. гол хэлбэр ялах. За тест бичлэг 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 тест бичлэг Олоосны хамааруулсан татрын өнгө дэлхийн нийтийн нийтлэгч шиг. 2 3 миний дуу хэр Тийм учраас сонсогдож энэ тал дээр байна. бол одоо сангийн сэдээс асуухад энэ амбулийнх нь орлого тоо мото 1 2 3 амжиргааны баталгааж тоосон доод түвшин 538 мянган төгрөг байгаа. 5 амбултай айлбал 2 сая 690 мянган төгрөгийн орлоготой байж ич, цэвэр орлоготой байж ич, ядаж тэр аль хоол хүнс тэжээлийн наад захын хэрэгцээг хангана гэдэг шинжлэх ухаанаар одоо эдийн засгийн дүгнэлт илэрхийлж байна. За одоо энэ бичлэг хийж явна. Камер хийгээд 3 Тухайлбал 5 амбултай аль тест бичлэг тийм орчвоо. ганцхан амьдарч байгаа хүмүүсийг 700 мянган төгрөг. Тэгэхээр бид таны дээр хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг хэмжиж идэх нь хэцүү юм байна. Яг нэг хэлэхэд яг хөдөлмөр хийж байгаа, яг татвар баригдсан, тогтмол байж байгаа хүмүүсээс 1 2 3 нэгч төгрөгийн зөрөөгүй мөр ингээд 1 2 3 хардаг. Гэтэл үүний хажуугаар төлдөггүй, татвараас ухтаж чаддаг, том жижиггүй одоо энэ хүмүүс рүү ерөөсөө нэг тийм залаацтай орж чадахгүй байгаа юм даа гэж би харж байгаа. Тийм болохоор бол энэ хүн амны олон асуудлыг хөнгөлөх гэдэг бол нийгмийнхаа эмзэг, за нөгөө талаар бүжиглэлтэй юм шиг гэдэг янз янзын зорилготой байдаг учраас энийг нэг концепцтэй оруулж ирээд ингээд шийдвэл одоо бас зүгөө. За 790 мянган төгрөг цаашдаа ирнэ. Яг энэ мөнгө нүнгээрээ байх уу? Эсвэл цаашдаа хөдөлгөөн өсөлтөд авах хэмжээтэй ингээд дагаад өсөөд өгөхтэй явах юм уу гэдэг тодорхой асуумаар байна. 2019 оны татрын хууль дээр сан зөрж байхад мөнгө нүнгээр нь орхиод ингээд одоо үндсэндээ 7 жилийн дараалал өөрчлөх гэж юм байна. Энийг энэ ширээ гэж замбраагүй. бол хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээтэй гэхээс илүүтэйгээр амжиргааны баталгааж доод түвшингийн 1.5%-тэй тэнцэх хэмжээний ч гэдэг юм. Ингэж явах нэг индексжүүлэх байдлаар За тест бичлэг. харцдаг асуудал. Тест бичлэг. Хоёрдугаар бол одоо шууд нэг бол